За сайн байцгаана уу. За ингээд та бүхнийг нааш анхаарлаа хандуулахыг хүсье. За би иргэдийн шудар шиг төрөмсөө болон тэргүү Батялалт байна. За намайг мэдэх хүмүүс нь бол мэдэх бах. За сүүлийн 20 жил шүүхийг шудраг болгох шаардлагатай байна гэдэг тэмцлийг хийсэн. За хэрвээ 20 жилийн өмнө шүүх шудраг болчихсон байсан бол яах байсан болоо гэж та бүхэн төсөөлөд боддоо. За өнөөдрийнх шиг юм одоо хуулиас давсан эрх мэдэлтнүүд байхгүй байх байсан баг тийм ээ. За сүүлийн үед үүсэж байгаа нөхцөл байдал Монгол улсад бодиттой өөрчлөлт шинжилэлт хийх цаг нь болсон гэдгийг харуулж байна. Гэхдээ энэхүү өөрчлөлт шинжилтийг бид нэр тайван замаар хийж чадах уу? Эсвэл одоо хүн хэлээр мал хөлөөр гэдгийн мал шиг одоо ойлголцохгүйгээр ингээд одоо талцж хуваагдаж улс орноо өөмөө самунд одоо нэрвэгдүүлэх гэдэг бол та бидний одоо хүмүүн тус бүрийн одоо гаргах одоо хариуцлагатай шийдвэрүүдээс одоо хамаарна гэдгийг бол та бүхэнд хэлмээр байна. За би бол тайван замаар үндсэн хуулийн аргаар нийгмийг өөрчлөх ёстой. Бид маш олоолаа болж нэгдэжээж үнэхээр шудраг ёсыг тогтоохыг хүссэн хүн болгон нэгдэж байж зохион байгуулалтанд орж байж за эргээд одоо бид нар яг өнөөдөр болохгүй байгаа нөхцүүдэд хариуцлага тооцох. За нийгэмд одоо шудраг бус зүйл хийж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох энэ одоо тэмцлийг бол бид нар ямар нэг хэлбэрээр хийж болно. За дараа нь бид нар яах вэ гэдгээ иж бүрэн бодож аль болохоор маш хохирол багтаагаар за энэ нийгмийг маш богинохон хугацаанд өөрчилж шинчилж энэ шудраг ёсыг тогтоох юм зайлшгүй шаардлага байна л гэдгийг та бүхэндээ уриалгах. За өнөөдөр Монгол улсад бол одоо бодиттой өөрчлөлт шинжилт хийх цаг нь болсон гэдгийг бол хүн болгон хүлээн зөвшөөрж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Бүх салбарт доголдсон байна. Бүх салбарт авилга, хийл ахуул, худал хуурмаг зүйл газар авсан байна. Монгол улсад монгол хүн эзний ёсоор сайхан амьдрах боломжгүй болсон байна. Монголчууд одоо өвчнөдөө нэрвэгдэж, өр зээлэндээ баригдаж, ямар ч юм одоо эдийн засгийн болоод одоо улс төрийн эрх чөлөөгүй одоо ийм болох бүр цаашлаад бол одоо ингээд бүр хууль үйлчлэлтгүй бүлэг одоо үүссэн байна шүү дээ. Үүнийг өөрчлөхийн тулд одоо бүгдээрээ нийлэлт нэгдяа гэж Монголынхоо нийт одоо их орончдыг уриалж байгаамаа. За мэдээж одоо тэмцэл гэхлээр л нэг хэдэн хүн гарч ирээл уриалал орилол хашгичаал хараагаал зүхээл үзэн ядаал тэ хин нэгнийг одоо алж хөнөөх тухай бодох гэхээсээ илүүтэй яаж бүгдээрээ энэ асуудлыг одоо уул үндсээр нь шийдэх вэ гэдгийг тунгааж бодох хэрэгтэй. Ийм учраас мэдээж аливаа тэмцэл бол сэтгэл хөдлөлөөр ингээд тодорхой хин нэг хүний захиас даалгавраар аливаа тэмцлүүд эхлэх юм бол зүгээр тодорхой зорилгын хүрээнд ингээд явцуу яваад байдаг тийм ээ. Бид бол тэмцлийг маш ардчлалтай, маш хуулийн хүрээнд маш их одоо олуулаа нэгдсэн юм хүчрхэг зохион байгуулалттай тэмцлийг л хийхийг одоо зорж уриалж одоо та бүхэнд урилга хөргүүлж байгаамаа. Тэгэхээр мэдээж та бидний тэмцэл бол эхлээд одоо өнөөдрийн бодит нөхцөл байдлыг ярилцахаас эхлэх ёстой. За тэгээд мэдээж одоо нийт одоо монголчуудын дунд бол маш олон судлаач, шинжээч, залуучууд маш олон одоо боловсруучид одоо байгаа. Монгол улсыг асуудалгүй удирдах явах юм маш олон залуучууд бол байгаа гэдэгт бол би бол итгэдэг. За хамгийн гол нь бүгдээрээ ярилцаж, ойлголцож, зөвлөлдөж, төлөвлөх одоо энэ бүхнээс одоо бидний тэмцэл эхлэх ёстой гэж ойлгож байгаа. Тийм учраас өнөөдөр бол бид нар ингэж тэмцэе, тэгж тэмцэе, энийг өөрчлөе, тэр муухай байна гэж одоо ярих гэсэнгүү бүгдээрээ ямар ч байсан нийгмийг өөрчлөе гэж бодож байгаа хүмүүс эхлээд цуглацгаая. За цуглахтаа мэдээж бодиттой одоо цуглах гад Сүхбаатарын талбай дээр цуглаж байгаа юм биш. Хамгийн ихний ээлжинд бүгдээрээ одоо зүүмэрч байдаг юм уу, юугаарч байдаг тийм ээ ингээд цахим хэлбэрээр ингээд үзэл бодлоо солилцоо, бие биентэйгээ танилцъя, зорилгоо нэгтгэе. Ингээд дараа нь бүгдээр яах вэ? Үнэхээр Монгол улсыг өөрчлөё, шинжилъя. Энэ одоо Монгол улс төрийн намууд нь болохгүй бол улс төрийн намыг татан буулгаж болно. Улсын их хурл нь болохгүй бол улсын их хурлыг тарааж болно. Улсын дээд шүүгч нар болохгүй бол шүүгчнэрт хариуцлага тооцож болно. Яагаад гэх юм бол Монголын ард түмэн бидэнд Монгол одоо ийм эрх нь байгаа. Бид ийм эрхтэй. Гэхдээ
яагаад одоо эдгээр одоо Монгол Ардын нам болохгүй байгаа гэж үзэж байгаа. Яагаад улсын дэжүүг болохгүй байгаа гэдэг энэ болохгүй байгаа зүйлүүдийг бид нар яах нь тодорхой баримттайгаар нотолж тогтоох хэрэгтэй. Одоо азар бол бид нарт ингээд нэг нотолж тогтоох энэ баг шаардлагагүйгээр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол энэ одоо төрийн өндөр албан тушаалтнууд бол хангалттай өөрсдөө бол үндсэн хууль зөрчигчд гэмт хэрэгтнүүд гэдгээ бол нотлоод байгаа учраас одоо энэ этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа энэ тогтолцоог бид нар өөрчлөх юм зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр бүгдээрээ ямар ч гэсэн эхний ээлжинд уулзцгаая. Миний эхний асуулт бол та өнөхөр Монгол улсад одоо өөрчлөлт шинжлэх хэрэгтэй гэж бодож байна уу? За өнөхөр тийм ээ гэж бодож байгаа бол одоо тэгвэл одоо энэ өөрчлөлт шинжилтийг хийхэд тулд юу хийх ёстой юм бэ? Тэ би юу хийх ёстой вэ? Зөвхөн өөр дээрээс ахуулаад ингээд би яаж оролцож болох вэ гэдгээ тодорхойлмоор байна, тэ. Тэгээд одоо бүгдээрээ л хамтдаа тэмцэе. Одоо үнэхээр өнөөдөр одоо бидний одоо аж амьдрал бол болохоо болцсон. Маш өндөр хүүдээ, маш олон төрлийн өндөр татвар төлдөг, маш өндөр цахилгаан төлдөг. Гэтэл өнөөдөр монголчууд бид нар бол одоо маш бага зардалтай амьдрах, их ярих юм бол бүр нийгмийн баялагаас хувь хүртээд хүн болгон аз жаргалтай сайхан амьдрахын боломж байтал цөөхөн хідэн хулгайч нар гадна дотны одоо юм лөөрчд одоо Монголын ард түмний боломжийг хулгайлж ингэж Монголын ард түмнийг өдөр хоногоо яаж өнгөрөөх үү гэдэг ийм өчүүхэн бодолтой болтол нь ингэж оройтуулсан учраас одоо бүгдээрээ л одоо өнөөдөр хамтдаа тэмцэе, хамтдаа нийгмийн өөрчлөлийг гэж та бүхнээс одоо уриалж өгсөд байна. Тийм учраас бүгдээрээ ярилцъя. Бидэнд бол тодорхой төлөвлөгөөнүүд байгаа. Үнэхээр одоо уулзалт хийгээд ярилцахаар тулах юм бол ээлжлээд бидэнд төлөвлөгөө байгаатай адилхан бусад хүмүүс ч гэсэн төлөвлөгөө байгаа. Төлөвлөгөөтэй энэ нийгмийг өөрчилчих, нийгмийг одоо шинчилчих гэдэг яаж хууль зүйн тогтолцоогоо өөрчлөх, яаж боловсролын тогтолцоогоо эрүүлжүүлэх ингээд одоо салбар болгоны судлаач эрдэмтэн залуучууд бол олон байгаа гэж бодож байна. Тэгэхээр бид өнөөдрийн энэ одоо мэдээллээрээ та бүхэд ямар нэгэн байдлаар шийдлийг ярихгүй зүгээр л бүгдээрээ одоо өөрчлөлт шинжилтийн төлөө эхлээд цуглая. Эхлээд бүгдээрээ бие биентэйгээ танилцъя. Тэгээд нэг нэгээрээ одоо өөрийнхөө хийх гэж байгаа, төлөвлөж байгаа, нийгмийг өөрчлөх гэж байгаа төлөвлөгөөнүүдэд танилцуулъя. Энэ танилцуулган дээр үндэслээд цөмөөрөө одоо хамтарсан хамгийн зөв шийдвэрт хүрцгээе. Ерөөсөө одоо болохгүй байгаа нь үнэн. Ууралж бухимдмаар зүйл маш их байна. Бүр ингээ ойрлж хашгирмаар юм байна. Гэглээгээд бид нар одоо жишээлбэл зөвхөн өөрийнхөө бодлыг бусдад тулгаж нийгэмд эмх замбраагүй байдлыг үүсгэж болохгүй. Нийгэмд эмх замбраагүй байдлыг үүсгэх тусам энэ гадны нөхдүүдэд л ашигтай. Энэ хулгайчлалын өөрчлөлтөд л ашигтай. Магадгүй одоо энэ зарим нэг иргэний нийгэм байгууллага тэмцэх шийдвэр нэртэй хүмүүс нийгэм дүүмэн самунд игдээгээд яг жинхэнэ бодиттой нийгмийг өөрчлөх гэсэн тэмцэл маш их том саад болж байгааг үүсгэх учраас ингэж өөрийнхөө дур зоргоор ингэж зүгээр л өөрөө их оромж хүн болж үзэгдэх гээд байгаа юм уу? Эсвэл их зоригтой хүн болж үзэгдэх гээд байгаа юм уу? Тэгээд нэг л их хараасан, нэг л их юм одоо үзэн ядалт шонцонгоор одоо бид нар нийгмийг өөрчлөх ёстой үгүй гэдгээ маш сайн тунгааж бодох хэрэгтэй байна. Тэгээд энэ бол их зориг зүрхний асуудал биш. Зүгээр ингээд хин нэгэн болохгүй хүнийг гараад орилж хашгираад ингээд хэлэх шиг амрах юм байхгүй. Хамгийн гол нь энэ ямар үр дагаварт хүргэж болох вэ гэдгийг бид нар сайн бодох хэрэгтэй. Бид ирээдүйн Монгол улсыг одоо ирээдүйн үр хүүхдүүдтэй бид сайн сайхан нийгмийг үлдээхийн тулд өнөөдөр бидний тэмцэл чиглэгдэх ёстой. Бидэнд азар өнөөдөр үндсэн хууль байгаа. Үндсэн хуулийн дээр та бидний хүсэж байгаа шударгаас, та бидний хүсэж байгаа эв нэгдэл, та бидний хүсэж байгаа тэр хүний эрх чөлөө одоо дээдлэх хамгаалах тухай бүх ойлголтууд байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн дээр ингээ хуульчлагдчихсан мөртлөө үндсэн хууль зөрчсөн юм нөхцөл байдал үүсэж учраас бид нар үнэхээр цаашдаа үндсэн хуулиа өөрчлөөд шинжлэх тухай ярих ёстой юм уу? Эсвэл бид нар үндсэн хуулиа зөрчөөд байгаа этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж худлаа ярьдаг, хулгай хайдаг энэ одоо увайгүй урагч ноёдоосоо бид нар салахын төлөө бид нар тэмцэх ёстой юм уу гэдэг энэ тэмцлийнхаа зорилго агуулгыг бид нар зөв тодорхойлоод маш өргөн цар хүрээтэй тэмцэл хийхгүй бол зүгээр одоо өнөөдөр нэг одоо нийслэлийн хотын даргын гаргасан нэг одоо галзуу балаа хууль зөрчин шийдвэр те магадгүй нэг одоо аль нэг яамны аль нэг сайдын гаргасан тийм галзуу шийдвэрийг одоо ганц нэг хүний гаргасан шийдвэр ганц нэг хүний эсрэг тэмцэл хийгээд суур одоо үндсэн одоо энэ нийгмийн асуудлын шалтгаанаа бид нар засаж чадахгүй бол дахиад дараагийн хулгайчнаас дараагийн л өөрчлөлт гарч ирсээр байх болно гэдгийг л одоо бид нар анхаарах хэрэгтэй. Тийм учраас нийгмийг үндсээр нь цэвэрж өөрчлөхийн тулд маш олуулаа болцгой
шудраг байцгаая. Магадгүй би өнөөдөр та бүхнээс өмнө нь та хизээ нэгэн цаг шудраг бус зүйлд оролцож ирсэн бол тэрийг өнөөдрөөс зогсоочих. Цөмөрөө бүгдээ их орондоо одоо эзний ёсоор сайхан амьдарцгаая л да. Энэ гадаад улс орнуудын нөхцөл байдал ямар байна те. Тэгэхээр энэ бол тэмцэл хийхгүйгээд ингээд хүмүүсийг одоо мохоож байгаа зүйл биш. Бүгдээрээ зохион байгуулалттайгаар маш олоолаа болж байгаа хүчээ нэгтгэж тэмцээл гэж байна. За энэ олон нийгэмд их олон том тэмцэл уриалж байгаа хүмүүс бол яг цагаад болохоор одоо ажилтай, завгүй, мөнгөгүй, хүүхдээ аав нь харна гэдээ ингээд зүхтаад алга болтын шүү. Тийм учраас бид янз янзын ийм одоо их орончийн баатарлагын дүр хэсгсэн зүгээр нийгмийг үзэн ядал талцал хуваагдалд уриалсан ийм булчингүй тэмцэл та бүхнийг бас хамрагдахгүй байхыг хүсье. Харин бүгдээрээ ярилцъя, зөвлөлтөе. Ингээд зохион байгуулалтанд оръё. Нутаг орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулалтанд оръё. Мэргэжлээрээ салбарын одоо алдаа дутагдлыг засах ажлын эсгүүдүүд хуваагдъя. Ингээд өнөөдөр одоо Монгол улсын шүүх, хууль хяналтын байгууллага шийдэж чадахгүй байгаа олонний анхаарал татсан гэмт хэргүүдийг шийдэх ард түмний ажлын эсгүүд байгуулцгаая. Гэх мэтчлэн ингээд зохион байгуулалттайгаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хуулийн дагуу тэмцэл та бүхнийг одоо нэгтгэхийг уриалж байгаамаа. За одоо энэ уриалгыг хүлээж авсан хүмүүс та бүхэн энэ ямар суугаар хүлээж авсан тэр суугаараа надтай холбогдороо. Тэгээ бүгдээрээ ингээд уулзалт зохион байгуулад өстө дугуй ширээний ярьцлага хийгээд ингээ өдөрөөс өдөрт одоо олуулаа болоод тий. Эн чинь нийлж тэмцэн гэдэг чинь маш хариуцлагатай ажил байхгүй юу? Тийм учраас эн чинь бид нар эхлээд одоо тэмцэл хийж байгаа хүмүүс маш ийм нэгдэлтэй болох ёстой. Нэг нэгнээс урдгүй байх ёстой. Үнэнч байх ёстой, тууштай байх ёстой, зоригтой байх ёстой. Ухаалаг байх ёстой, зохион байгуулалт байх ёстой. Тэгэхээр энэ бүхнийг бид нар хийж иж одоо үнэхээр Монгол улсын хувьд ирээдүйд өөрчлөлт хийх бодиттой тэмцэл хийх юм шаардлагатай. За тэгээд ер нь бол миний одоо хувь хүний эцсийн зорилго бол ямар ч хүн төрд очсон, ямар ч муу хүн, муу хулгайч, луурч, муу юм бодсон хүн төрд очсон муу зүйл хийх боломжгүй ард түмний хяналтын тогтолцоо бид нар нэн дээр байгуулах хэрэгтэй. Мэдээж дээрээс нь шүүх засаглалыг хинээс ч хараад тус байгаа тийм ээ. Хэнийг ч шүүж чаддаг. Ямар ч гэмт хэрэгтэн одоо хин нийгмийн гарал үүсэл хөрөнгө чинээ эрх мэдлэлээр хинч байсан гэсэн тухайн этгээд гэмт хэрэг үйлчлэл бол гин бурууг нь хүлээлгэж чаддаг ийм одоо шудраг шүүхтэй болохын тулд бид нар одоо тэмцэх ёстой гэж би бол хувийнхоо итгэдэг. Тийм учраас юуг би энийг яллаж үзэн ятгахаас илүүтэй бүгдээр уулзцгаая, мэдээлэл нэгтгэе, зохион байгуулалт хийцгээе, шаардлага одоо энэ төр засгийн удирдлагуудад ямар шаардлага хөргүүлэх юм, хичнээн хугацаатай хөргүүлэх юм. Ингээд цөмөр одоо бодиттой үр дүнд хүрэх тэмцлийг эхлүүлье гэж уриалж байна. За ингээд надтай үзэл бодол нийлдэг манай гишүүд, дэмжигчид, тэмцэгчид, улс төрийн намын дарга удирдлагуудыг одоо эвлэлдэн нэгдэж Монгол гэдэг ганцхан нэрийн дор цөмөрөө нэгдэн тэмцэжээ гэж уриалах гэсэн. За энэ уриалгыг та хүлээж авсан бол цааш нь шеэрлээд өгөөрэй. Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага бол биднийг дэмжихгүй ихэнх нь эзэнтэй магадгүй одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд бол бас шудраг усыг эрхэмлдэг цөөн хідэн ч гэсэн бас бидэнтэй нийлд үзэл бодол үйл ажиллагаа нийлдэг хүмүүс байдаг. Тэгэхээр та бүхнийг ч гэсэн одоо ингээд нэгдээд оролцоод энэ мэдээллийг түгээхэд туслаарай гэж хүсмээр байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар бол хэрэггүй. За ингээд цөмөр уулзцгаая. Цахимаар эхний хэлэн цахимаар уулзалтыг хоёрдугаарт нь. За энэ бид нар бол ерөөсөө төрийн нууцтай холбоотой юм. Ерөөсөө Монгол улсын болохгүй байгаа юмнуудыг ярьж байгаа. Монгол улсад одоо байгаа одоо жишээлбэл гэмт хэрэг одоо авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, төрийн байгууллага байгаа юу? Байгаа. Прокурор байгаа, цагдаа байгаа, шүүх байгаа. Гэтэл эдгээр ажиллаа хийхгүй байна. Тийм учраас бидний үйл ажиллагаанд бол нэг ч нууц юм байхгүй. Бид нар ил тод явагдана. Энэ тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, авилгатай тэмцэх газар, прокурор энэ нөхдүүдийн удирдлагуудыг бид нар одоо энэ ард түмний нийгмийг өөрчлөх ард түмний ажлын хэсэгт оролцохыг нээлттэй оролцоод байхыг урьж байна. Тэгээд магадгүй одоо энэ авилгачдын гар хөл болсон энэ хууль хяналтын байгууллагын дарга удирдлагуудыг бид нар өөрчлөлт шинжилэх шаардлагатай. Мөн одоо энэ цагдаа, тагнуул, одоо авилгатай тэмцэх газар, прокурор гэдэг шүүхэд ажиллаж байгаа шудраг төрийн албаагчдыг бидэнтэй нэгдгийг уриалж байна. Та бүхэн бүгдийг мэдж байгаа. Та бүхэн ямар хувилдаан луур болж, ямар шудраг ёсыг яаж мохоож, мөхөөж, хэнийг яаж гүтгэж, доромжилж одоо хэлмэгдүүлдгийг бол та бүхэн бүгдээр өөрсдөө мэдж байгаа учраас энэ бүх одоо хууль хяналтын байгууллагт байгаа шудраг төрийн албаагчдыг дор бүрнээ шүүлүүлж
дээрээ худалдагдсан алт мөнгөн аягаар авилга албан тушаал ингээд худалдаж аваад явж байгаа энэ хідэн удирдлагуудаас салах энэ тэмцэлд одоо бас нэгтгийг уриалж байна. Бид нар одоо энийг ярьснараа төргүү болъё гэж яриаггүй тийм ээ. Цагдаагүй болъё гэж яриаггүй, шүүхгүй болъё гэж яриаггүй. Гагцгүй шудраг шүүхтэй, шудраг цагдаатай, шудраг прокурортой, шудраг төртөө болъё. Энэ чинь өөрөө миний хүсэл биш. Энэ чинь бидний үндсэн хуулиар тогтоож өгсөн төр ямар байх ёстой гэдэг стандарт. Тийм учраас үндсэн хуулийн стандартын дагуу ажиллаж чадахгүй байгаа төрөөсөө салцгаая л гэдэг ийм л зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр бидний талд үндсэн хууль байгаа. Үндсэн хуулиар бариад тэмцэхэд бидэнд ямар ч эрсдэл учрахгүй. Хамгийн гол нь бид нар дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Зорилгоо нэгтгэх хэрэгтэй, үйл ажиллагаагаа нэгтгэх хэрэгтэй байна гэдгийг та бүхэнд уриалж байна. За ингээд миний 15 минутын яриаг та бүхэн одоо сонсож үнэхээр нэг дэмжиж байгаа бол надтай холбогдороо бүгдээрээ уулзцгаа, ярилццгаа, нийгмээ өөрчилцгөөе. Бид нар энэ нийгмээ өөрчлөхгүй бол бидний нийгмийг бидний төлөө өөрчлөх хинч байхгүй гэдгийг бид нар маш сайн ухаарах ёстой. Монгол улсад засгийн бүх хэрэг ард түмний мэдэлж юм бол ард түмэн бид өнөөдөр их орноо аврах цаг нь болжээ. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Эргээд уулзцгаая.